За та бүхэнд дулааны деформацаас үүсэх дифракцийн үзэгдлийг судлах ажлыг тайлбарлая. За энэхүү ажил нь лазерын гэрлээр халж акрил гадаргын деформацлагдсан цэгийн орчмоос ойсон гэрлийн дифракцийг судлах зорилготой туршилт юм а. За энэ ажилд хэрэглэгдэх багч нь акрил хавтан, оптик суур, за нүхтэй дэлгэц, лазер, мультиметрүүд, чадал тохируулагч байна. За багжийг зөв угсрахын тулд лазераас гарсан нэг үзүүрийг амперметр, вольтметртэй, за чадал тохируулагчаас гарсан үзүүрүүдийн нэгийг нь вольтметр дээр, амперметр дээр, за вольтметр, амперметр хооронд нь нэг утсаар холбосон байгаа. За чадал тохируулагчаас гарсан залгуураар тэжээл өсвөрт залгасан байна. Акрил гадаргууд дээр лазерын гэрэл фокуслагдах үед гадаргуугийн тухайн орчинд халалт үүсснээр гадаргуу төвийдэг. Энэхүү төвгөр дээр туссан лазерын гэрэл буцаж ойхдоо дифракцлан дэлгэцээр харанхуй ба гэрэлт цагиргууд үүсгдэг. Энэхүү үзэгдлийг загварчлан зааврын 1-р зурагт үзүүлсэн байгаа. За бид нар багжин дээрээ зөв тохируулсан байвал нүхтэй дэлгэцийн нүхээр лазер гараад акрил хавтан дээр тусаад буцаад дифракцлагдсан цэгийн орчмоос дэлгэцэн дээр иймэрхүү гэрэлтэй болон харанхуй цагиргууд үүссэн байна. За энэхүү туршилт нь 2 тасгалтай. За 1-р тасгал нь лазерын чадал ба цагиргын дугаарын хамаарлыг тодорхойлох гэсэн байна. За ингийн тулд бид нар дэлгэцээр гэрэлтэй болон баруун цагиргуудаа үүсгэсэн. За чадал тохируулагчаас бид нар чадлыг өөрчлөх замаар вольтметр, амперметр дээр гарч байгаа утгуудаас амперметрээс гүйдлийн утгыг, вольтметрээс хүчтлийн утгыг, чадлыг өөрчлөх замаар хэмжиж авна. За жишээлбэл 300.16 вольт хүчтэл 80.4 мА гүйдэл зааж байгаа юм бол дэлгэцээр хэдэн цагирга үүссэн байна гэдгийг нь 1-р өснөтөн дээр бичнэ. За амгийг мэдчихлээ. Чадлыг бид нар өсгөөд гүйдэл ба хүчтлийг өөрчлөөд дэлгэцэн дээрээс цагиргын дугааруудыг тэмдэглэж авна. За дасгал 2 нь цагиргын дугаар ба азалтын үнцгийг хамаарлыг тодорхойлно. Ингийн тулд бид нар чадлаа цагиргаа хамгийн тод гарах чадал тохируулагчдаар байрлуулад акрил хавтангаас дэлгэц хүртэлх ээлзэг сурын хуваараар дэлгэцэн дээр хэддүгээр цагирга үүссэн. Жишээлбэл 2-р цагиргын хоорондох цаг диаметрийг шугамар зараа нь 2-3-р цагираг, 4-р цагираг, 5-р цагираг, n-р цагираг хүртэлх цагиргын радиусыг шугамар хэмжиж аваад Пифагорын теоремоор тангас альбаг болоод альба үнцгийг олсны дараа синус альбаг болоод синус альба болон цагиргын дугаарын хамаарлыг гараа богоолно.